Urban Talk нэвтрүүлгийн санаачлагч учирлыг 1 сая төгрөгөөр торгожээ. Екатерина онлайн шопинг админ Катя дахин хүмүүсийн дургуутслыг хүргэлээ. Ховд аймагт алга болсон 10 настай охины амь насанд хүрсэн этгээд хэрэгээ хүлээсэн байна. Сэтгүүлч Үнэр цэцгийн эсрэг маргатизм өөрийн сошиал хаяг дээрээ дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Эдгээр мэдээллийг яг одоо Мичикогийн сугаас үл авч үзээрэй. Сайн хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоо шинхэн бичлэгээрээ уулзж байна. За та хэд маань сонир сайхан юу вэ? Удахгүй хүүхдүүдийн хичээл сургууль орох гээд бэлтгэлээ эхэлж гин үү? Ер нь гадуур үсгслэн худалдаанууд гараад бас гадуур ер нь л бужигнаж эхэлсэн байлээ. Гэхдээ хажуугаар нөгөө шатгууны маань асуудал хിവэрэл байгаа. Тэгээд шатгуун түгээх станцууд бол үнэхээр урт оочор дарааллыг үүсгээд байгаа гэдэг нь харагдчихсэн. За тэгээ сүүлийн үед Монголын нийгэмдэр, Монголын сошиал дээр бас бужигнаж байгаа сэдвүүд маань хിവэрэл байгаа тань. Тэг хэдүүлээ илүү дотор юм ярихгүй шууд үнцэмчлэгт орцгоё. За манайхан хичээлийн шинжил болох байгаатай холбогдуулан би та нартай маш хөрхэн мэдээллийг хүргэе. Яагаад тэгэхээр бид нар нэг юм утасны ханаалтыг солиод кейсээ солингууд нэг юм шинэ утас авсан юм шиг мэдрэмжийг авдсан шүү дээ. За би бол яг гэгээлэн онлайн шопоос л байнга утасны хаадагаалтах хэрэгсэл наалтуудыг солиулаад гой кейсүүдийг аваад явдаг байгаа. Тэгээ та нартай яг энэ талаарх бас мэдээллийг хүргэж бодлоо. Одоо жишээлбэл энэ хартаа энэ айгүй хөөрхөн кейс байгаад би одоо яг та нартай ямар кейс авсан яасан гэснээ бас харуулад явъя гэж бодож байна. Энэ болохоор нэг айгүй юм эмгтээлэг бүр үнэхээр хөөрхөн cute кейс аацтэй тийм. Дараагийн кейс маань болохоор өнгөгүй. Гэхдээ энэ дээр айгүй юм хөөрхөн зүрхтэй. Яг миний одоо хүсдэг завар гэх юм уу? Зүгээр энгийн цулгаа байснаас надад яг нэг юм хөөрхөн жижигхэн ийм одоо чимхлүүр гэх юм уу да тийм. Иймэрхүү кейснүүд бол маш их таалагддаг. Тэгээд надад энэ кейс маань бүр айгүй их таалагдж байгаа. Гагийнх нь яг юм зүгээр энгийн ягаан өнгө байгаа. Тэгээд би ер нь өөрөө яг иймэрхүү ягаан өнгөнтэй ийм завсрын өнгөнүүдэд айгүй дуртай байхгүй. Гэхдээ энэ кейс маань бол нэлээд удаж байна. За дараагийнх нь энэ үнийг родийн уруулны будаг хийж болдог ийм кейс байгаа. Ягаад энийг авсан бэ гэхээр хамгийн гол нь энэ үнийг ийм айгүй зузаан байгаад байдаг байхгүй юу? Тийм болохоор манай хүүхэд нөгөө утас байнга шидэд байдаг. Тийм учраас ингэж айгүй сайн хамгаалалт болж өгдөг гэх юм уу? Тэгэд энэний уртлан ч гэсэн айгүй юм юу бамбар ийм бамбайсан. Тэгэхээр ингээд унахад шууд унахгүй айгүй гой хамгаалт болж өгдөг учраас яг охиндоо уцаа өгөхдөө энэ кейсээ хийждэг байхгүй. Энэ мэдчлэн та хэд маань яг ийм уцны хөрхөн дагалдах хэрэгсэл ийм хөөрхөн кейс зөөлт юмнуудыг хэрвээ авахаар бол гэгээлэн онлайн шопоос аваарай. За хаяг нь гэх юм бол их ордын 3 давхарт байрладаг. Гэхдээ та хэд маань хаа байгаа одоо хүссэн газараа хүргэл авах боломжтой. За мөн орон нутгийн унаанд тавьж өгдөг. Хэрвээ гадагшаага бас авах гэж байгаа бол яг тэр унаанд тавьж өгдөг гэдгээр маш том давуу талтай юм билээд маань пэйж рүү ороод бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бүгдээрээ бичлэгийнхаа эхлэлд урд нь яригдчихсэн сэдв буюу одоо урд нь ямар нэгэн байдлаар миний бичлэг дээр яригдаад одоо яг тэр сэдвүүдтэй холбоотой шинэ мэдээлэл гарч ирсэн тийм сэдвүүдийн талаар ярих болно. Харин дараа нь болохоор яг шинээр гарч ирсэн сэдвүүдийнхаа талаар яриад явъя гэж бодож байна. Хамгийн ихэнд яригдсан сэдв маань Urban Talk-ийн хамгийн сүүлийн дугаар ороод нэлээд олон хүмүүсийн одоо анхаарал хандалтыг аваад ургуутслыг хүргэжсэн нэг сэдв байсан шүү дээ. За яг тэр сэдвтэй холбоотой шинэ мэдээлэл гарч ирсэн. Энэ нь Туг цэг эмэн дээр 8 сарын 4-нд орсон бөгөөд за Urban Talk нэвтрүүлгийн санаачлагч учирлыг 1 сая бусад оролцогчдыг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ гэдэг ийм мэдээлэл орсон. За энэ дотроо цагдаагийн ерөнхий газар болон улсын ерөнхий прокурорын газраас шалгалтын ажиллагаа явуулсан юм. Шалгалтын үр дүнд учирлыг 1 сая төгрөгөөр харин Санж Сүрэнбаатар хан түмэн болон бусад нийт 6 иргэнийг зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ гэдэг ийм мэдээлэл орсон байна. За дараагийн яригдсан сэдэв маань Екатерина онлайн шопинг админ Катятэй холбоотой мэдээлэл байгаа. За ер нь л сошиал дээр сүүлүүд яг энэ нэмэгдэлтэй холбоотой сэдвүүд яригдах зүйлүүд бол маш ихээр гарч ирж байгаа. За хамгийн эхлээд би түүнийг нөгөө аяух турцсан байсан. За тураах бүтээгдэхүүн худалдаалсан. Үүнээс нь болоод шивэстэй залуу буюу мөнх хоттэй Катягийн тэр зараад байгаа бүтээгдэхүүн чанарын стандартын дагуу хийгдсэн бүтээгдэхүүн биш ээ. Хоёрдугаарт дэлхий дээр ерөөсөө тураах тийм одоо юм чанартай ийм бэлтгэл огт гараагүй байгаа. Та нар барыг ийм одоо туршилтанд ороод байна гэдэг талаар яг өмнөх бичлэг дээр ярьсан шүү дээ. Хэрвээ та хэд маань энэ талаар мэдээгүй байх юм бол яг миний өмнөх бичлэгийг үзээрэй. Тэрэн дээр цаг хугацааны одоо дарааллаар үйл явдал болгоноор нь маш дэлгэрэнгүй байдлаар бол ярьсан байгаа. За сүүлд Катятэй холбоотой дахин нэг яригдах зүйл нь гэх юм бол за түүний нэг бичлэг дахиад таарсан. За таарсан ч гэж ер нь урд нь орсон байсан бичлэгийг хүмүүс дахиж гаргаж ирээд сошиал дээр сэвэд эхэлсэн байхгүй. Энэ дээр Катя болохоор мөнгө дууддаг хүч зарж ийна.
75,000 төгрөгийн үнэтэй дурддаг хүч маань 75,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Тэгээд хүмүүс тэрийг гаргаж ирээд одоо болооч хүмүүсийг залхаа болооч мөнгө дууддаг хүч гэж юу байсан бэ? Одоо ингээ хитэн малынхаа буйнд үнэхээр сайхан явж байна гэх мэтчлэнтэй. Ер нь хүмүүс Катя руу дахиад дайраад гэлсэн. Цагийн Катягийн олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад уур бухимдлыг хүргэсэн зүйл нь юу гэх юм бол танаа хүрэгчэнд юу байна вэ гэдэг одоо ийм бичлэг хийдэг юм байна. За энэ бичлэгээ Екатерина онлайн шоп гэдэг тэр Facebook пэйж дээр оруулдаг байгаа байхгүй. Тэгээд сүүлд яг хүмүүс юу гэж хараадсан бэ гэхээр сайн ингээл Катя мөнхөт гэл бөө юм болсон шүү дээ. Тэгээ ялангуяа хүмүүс Катя руу маш их дайраал одоо луурч яасан гэдэг айгүйх дайрч ирсэн шүү дээ. Тэгээд хүмүүс яг тэр асуудлаасаа болоод одоо буцааж ингэж хүмүүст те нэр төрөө ингэж хамгаалах гад ч гэдэг юм уу сайн хүн шиг харагдах гад ийм бусдад тусалдаг бичлэг хийгээд байна гэж хүмүүс харж исэн. Гэхдээ миний харснаар яг энэ бичлэгээ яг сүүлийн асуудал гэхээс бүр өмнө энэ бичлэгээ хийдэг байх шиг бол надад харагдчихсэн. Тэгээд яг энэ бичлэгийг харсан чинь 11 дахь дугаар нь гэж байгаа байхгүй юу. Ингээд яг яагаад хамгийн гол нь тэр олон хүмүүсийн уур бухимдал дургуутслыг хүргэсэн бэ гэхэлэр яг гудамжинд явж байгаа. Үгээ тэрсэн охинтой таарад тэгээ танаа гэрт ингээд очиод хөргөчийг нүргээд өгч болох уу гэд асуусан чинь нөгөө охин нь гэрт очиод ээжээс асууя гэдэг байхгүй. Тэгээд ээжтэй нь уулзаад хашааных нь гадаа зогсож байхдаа танаа хөргөчийг чинь дүүргээд өгөө ийм бичлэг хийгээд явж байгаамаа гэдгсэн чинь ээж нь болохоор миний царай гарах юм уу гэд гэсэн чинь царай гарна штэ одоо энэ ингээд шууд бичлэг ингээд хийгээд явах учраас гэд хэлдэг. Тэгсэн чинь нөгөө ээж нь болохоор өө царай гарах юм бол би ормооргүй байна. Яагаад гэх юм бол би доороо олон дүүтэй хүн царайгаа гаргамааргүй байна гэдгсэн чинь Катя ээжийг ятгасаар гад гэрт нь орохоор болоод за тэгээд тэр айлынхаа хөргөчийг онгоолоод үздэг. Нэг ийм юм гэжтэй. За хөргөчөнд нь ундаа байна. Энэ их чи аарц уу? Аарц байна. Дахиа байна. Өө танаач ч сайхан юутай байна уу? Хөргөчн сайхан дүүрэн байна уу? За доотлно. Хүүхдүүдэд хоосон байлгыг их дургүй байж тээ би ч нь бол байгаль бүх юм хүүхдүүдийнхээ амиг л хангалуун байлгыг гэж боддог шүү. Тийм байна. Сайхан юу байна? Тэ тунаа байна, өндөг байна. Танаа хөргөч ч гэсэн айгүй сайхан дүүрэн байж дим байна гэж хэлсэн үг нь маш олон хүмүүсийн дургуутслыг хүргэсэн. За үүнээсээ гадна яг тэр нөгөө нэг дүүгээ тэрвэрэд явчихсан охин баа штэ. Тэр охиноос жайл сургууль сурдیں۔ Хэддүгээр ангийн сургуульч яг хаана нэдیں۔ Одоо эндээс ингээ 2-3 буудлын зайтай байд юм уу гэх мэтчлэн тэ. Тэн дээр нь яг хүмүүс маш их уурлаж бухимдсан. Яагаад гэх юм бол айлын нялх жоохон охиныг тэ яг хаан сурдیں۔ Яадын ийд ингээд бүх юмыг ингээд сошиал дээр зүгээр л өгөө шалгаад өгч штэ. Ингэж хүүхдийн хувийн нууцыг ярьж болохгүй штэ. Тэгээд энэ айлгч гэсэн айгүй юм өгөөш болохчлоо. Яг үндэ гэрийн одоо тэр эзэгтэй нь гэртээ оруулах дургүй байсан штэ. Ингээд нүүр царай гарах юм бол болохгүй штэ гэдээ хатчаа. Бүр ятгасаар гад ингээд ороод бүр ямар ёс зүг юм бэ? Ийм байж болохгүй гэх мэтчлээ хүмүүс маш их Катя руу дайрсан баг. Мэдээч хэрэг Катяг ярьж байгаа юм чинь мөнхөтийг ярихгүй бол болохгүй. За мөнхөт 8 сарын 15-нд Катяд зориулсан бас нэгэн бичлэг өөрийнхөө шивэстэй залуу хуудас дээр оруулсан байсан. За энэ бичлэг дээр юу гэж ярьдаг вэ гэхээр Катя зөргөө та хоёр ямар амар увайгүй муу хүмүүс вэ? Та өөрсдийнхөө тэр пэйж дээрээ те хитгэн лайк авахын төлөө тэгэж айлын тэр хөрөгч юмыг уутлаад ингэж харуулж болохгүй штэ. Үнэхээр хүнд тусалмаар байгаа юм бол тэр им гэдээс хориж худалдан авсан хүмүүст буцаалт тэгэж тус хүргээчээ. Түүнээс биш одоо тэгэж хүний айлын те хөрөгчийг ухаж нүүр царайг нь гаргаж хүний эрхэнд ингэж хандаж болохгүй штэ гэдэг бичлэг хийсэн байгаа байхгүй юу? Хүмүүсийг өөрсдийнхөө карьерт ашигламааргүй байна. Катя зөргөө хоёроо үнэхээр увайгүй хүмүүс юм а та нар те. Зүгээр ингээд нэг хэдэн ядуу айл хайж олсноо танаа хөрөгчөнд юу байна гээл те. Гэр орныг нь ухаал царай төрх тэр хүмүүсийн царай төрхийг өөрсдөө хэдэн лайк авахын төлөө хамаагүй фэйсбүүкээр гаргаад үр хүүхдийг нь гаргаад та нар хүний эрхэнд ингэж муухай халдаж болохгүй шүү дээ. Мөн тэрээр энэ хүүпчлэг дээрээ Катяг нөгөө тураадаг бүтээгдэхүүнийг хүмүүс буцаах гээд очиж байгаа юм байна л да. За тэгэхэд хэрвээ ямар нэгэн байдлаар тухайн бүтээгдэхүүнийг задлчихсан те одоо лацыг задлсан л ах юм бол буцаалт авахгүй байгаа гинэ. Тэгээ мөнхөт та хоёр ингэж болохгүй шүү дээ. Үнэхээр хүмүүст тусламаар байгаа юм бол одоо ингэж те тэр хүмүүсийнхээ буцаалт тэгэл өгж туслаач гэдэг байдлаар энэ бичлэг дээрээ яриад за тэгээд энэ бичлэгнээсээ хойш бол Катятэй холбоотой ямар нэгэн пост эсвэл ямар нэгэн бичлэг бол хийгээг байсан. Үе яг эдгээр өдрүүдэд ер нь онлайн шоп хийдэг, лайваар одоо бараа бүтээгдэхүүнээ зардаг хүмүүсийн бичлэгүүд нэлээд их явж исэн. Тэгээд хүмүүс за энэ хэд ч юм бол үнэхээр болохоо болцсон байна. Хэдэн малынхаа буйнд бүр үнэхээр даварж байгаа юм байна. Хүмүүсээ жоохон ухаантай байгаад өгөөч гэдэг одоо агуулгатайгаар тэр бичлэгүүд нь явж исэн бохгүй. Дараагийн яригдах эмэгтэй гэх юм бол бас ийм лайв хийж бараа бүтээгдэхүүнээ зардаг нэг эмэгтэй байгаа байхгүй. Тэрээр алтангууд маа зарж байна. Би харин хямдралтай зарж байгаа шүү. Бусад газар 3 ширхэг 90,000 төгрөгөөр зарагддээ штэ гэх мэтчлэн хэлж байгаа нэг бичлэг байгаа байхгүй юу? Гултмаа.
Манайх 50,000 төгрөгөөр Монголд анх дагчаар зарж исэн үү? Зарж исэн. Ингээд хорголтын зарж исэн. За энийг одоо ингээд жижиг хоргол болгоо зарж бас гарчдаг байхгүй. Гэтэ энд үнэтэй. Тэр нь арай үнэтэй гарч ирээд байгаа. За тийгүүд нь гулдмааг нь болохоор би бүгднийг ингээд зарнаа гэж хэлээд хамгийн доод үнийг нь хэлээд би 30,000 төгрөг зарж байгаа. Одоо 90,000-аар 180,000-аар зарж исэн хүмүүс чинь 30,000-аар зарж эхэлж байгаа. Яа тэгэхээр би 30-аар зарчиж байгаа болохоор заяа. Тэгэхээр надад та нар баярлах нь шүү дээ. 90,000-д 3-ыг авах байсан бол 90,000-д одоо ингээд 90,000-д нэгийг авах байсан бол одоо 90,000-д ингээд бүр 3-ыг авах болчихж байгаа наа гэсэн үг байхгүй юу? Гейм бичлэгтэй холбоотойгоор сүүлд гарч ирсэн мэдээлэл гэх юм бол тэр алтан гудмааг нь авсан хүмүүс ламбартанд тавих гэж үзсэн гинэ. Тэгэд яаж ч бодсон тийм алтан гудмаа ингээл 20-30 мянган төгрөг гэж бол зарагдахгүй штэ тий. Тэгээд бүр тэрийг худалдаж аваад ламбартанд хүртэл хүмүүс ингэж тавих гэж үзсэн байгаа байхгүй юу? Үүнийг нь бусад сайтууд дээр, пэйжүүд дээр мэдээлэлээд явж исэн. За харин дараагийн бас нэг онлайн шоп ажилладаг тий лайв хийдэг нэг эмэгтэйгийн бичлэг байсан нь одоо нөгөө нэг хиттийн нэг олон юм суглаа гэх юм уу да тий суглаанд юу ч хийж магадгүй маш олон юм зүйлүүд байгаа гэл тэнгүүтээ хайрцагнууд задлж үзэл заримаас нь ус гарч ирлээ гэдэг нэг юм суглаа байдаг шүү дээ тий яг тийм суглааны нэг эмэгтэй байгаа байхгүй тэгэл яг хайрцаг ингэ задлснаа өө за манайхан iPhone байна энэ гэхдээ одоо копиж гэсэндээ бараг сая төгрөөс үнэнд буухгүй ийм утас гарч ирж шүү за манайхан ингэ аваарай гэдэг нэг тийм эмэгтэйгийн бичлэг мөн гарч ирсэн байна юм оригинал юм уу бид нар мэдэхгүй шүү дээ тийм ээ манайха копи юм уу оригинал юм уу бид нар мэдэхгүй шүү дээ тийм ээ копи байлаа гэхэд сая гаруй төгрөг шүү дээ тийм ээ копи байлаа гэхэд ийгүүд бол гэхдээ яг бүр нөгөө 90 дэдэг шиг копи бол байдаггүй юм вау энэ хараад яа энийг хараарай утас нь байж шүү манайха утас нь байж байна за тэг нь удлаа цэнэглэгч нь байж гин амар л өөрчдвэ гинэ за бэлэг жаргалын трол зайлаарай за энийг хараарай би өрөөсө хингэж гай болоогүй би өрөөсө зүгээр л энэ амьдралын төлөө хичээж энэ амьдралын төлөө би зүтгэж явж байгаа зүгээр би их хүн атаглаад нэрэ намайг хараад нэрэ над шүс мүлэс баас ч үсчээд ингээд эдэм бол намайг хардгүй бол атаглаад их хүн талаас нь хараач тийм ээ их хүн талаас нь хараач хог зардын байлээ утас аваад идэрсэн гинэ хог чин 199,000 төгрөгөөр утас авсан чамд асуудал байна гэсэн үг заяа эдгээр бичлгүүд саний хэдүүдөр сошиал дээр ороод бүр олон хүмүүсийн анхаарал хандлтыг аваад хүмүүс ёо болоод өгөөч гэдэг байдлаар те бүр зарим нэгэнд шоолоод жөөг хийсэн байдлаар яг иймэрхүү бичлгүүд бол нэлээд олон явж исэн. Тэгээ одоо ингэж болооч хэрсүү байгаа ч ийм юм тэтгэхээ болооч за үүнээс гадна адилхан ингэж монгол хүмүүсээж би нэгэ иймэрхүү байдлаар луурдха болооч гэдэг зүйлүүд бол нэлээд их явж илээ. Тэгээд та хэд маань энэ сэдв дээр яг юу ч бодож ин гэдгийг манайхан комент хэсэгт бичээрэй. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь гэхдээ урд нь мөн яригдчихсэн сэдв байгаа буюу сэтгүүлч өнөрч цэцэг хүсэл гоо охинд хандив цуглуулад 305 сая төгрөг болсон гэдэг мэдээлэл байгаа шүү дээ. За яг энэ сэдв дээр нөгөө талаас нь айгүйх дуурж байгаа хүн бол Марадизм байгаа байхгүй. Тэгээ Марадизм яг энэ сэдвтэй холбоотой маш олон постуудыг бичлгүүдийг өөрийнхөө хуудаснаа бол оруулаад явж байгаа. Тэгэд энэ талаар нь ялцчгүй ярихгүй байх юм бас аргагүй байгаад байна. За хамгийн дээрээ дах бичлэг гэх юм бол 8 сарын 11-нд орсон. За Марадизм энэхүү бичлэг дээр яг юу ярьдаг вэ гэхээр урд нь томчуудад л дабл стандарт байдаг байсан бол одоо арт иргэдэдтэй хүүхдийн өвчлөлтөөр дабл стандарт бүр ингэж гараад ирлээ штэ. Энэ бол байж болохгүй маа гэдэг талаас нь энэхүү бичлэгийг хийсэн байгаа байхгүй. Яагаад тэгэхээр яг энэ Марадизмын ярьж байгаа одоо хамгийн гол хугтуун гэх юм бол сэтгүүлч өнөр цэцэг яг энэ хандивын ингээд эхлүүлээд явж явах үеэрээ яг учрал сайттай холбоотой нэгэн постыг оруулсан байна. Тэгээд энэ постэнд нь айгу игдүүцэд гэх юм уу яг энэ бичлэгийг хийсэн байгаа байхгүй. За энэхүү пост нь юу байсан бэ гэх юм бол сэтгүүлч өнөр цэцгийн өөрийнх нь Facebook хуудас дээр орсон. Залуу хүн төрд өндөр албан тушаал хаших бас зүгээр юм а. Их ойр бас хүнлэг чих зөөлөн. Ерөнхий сайд холбогдож байна. Хүсэл гоо охины талаар мэдээллийг харлаа. Хүмүүс том буян болжээ. Баяр хүргэе гин. Хандивтай анхаарат байсан паспортны тухай бодоогүй байж. Гэтэл ерөнхий сайд маань өөрөө олон охин нойтон хүүхэдтэй бас өвдөж авч үдсэн хүн учир ойлгож байх шиг байна. Охинд нь гадаад паспорт захиалж байж хурд явна. Төрийн үйлчлэгээ тал дээр анхаарч ажиллая гэлээ. Энэ зүгээр л тухайн хүний хандлага өөрийн ирэхгүй л үнэнгээсээ талархлаа. Яасан сайн гэж бодлоо. Удалгүй зүлхэн залгалаа. Ээжийн дугаарыг өгчглөө. Хүсэл гоогийн паспорт хурдан гарвал лав гарагт ниснэ. Яаралтайгаар 3 хоногтой гарчдаг байх л та. Эртхэн имлэг бараатхан зүгээрээ баярлаа гэдэнгүүтээ ерөнхий сайд учрлыг меншн хийсэн ийм пост оруулсан юм байна. За тэгээд үүнийхээ дараа Марадизм 8 сарын 12-нд бас нэг постыг
оруулсан. За үүн дээрээ болохоор нэг асуулт байна. Жил бүр хэдэн мянган хүн хандив хүсэж гадаадад эмчлүүлэхээр явдаг гэдэг нгүүтээ асуултын тэмдэг тавиад 2015 оны 10 сарын байдлаар 13,800 монгол хүн гадаад руу эмчилгээнд гарсан гэх тоо байна. Гэтэл тэдний хэдэн хувь нь эрүүл болоод ирдэг вэ? Хэдэн хувь нь мөнгөө барж найдваргүй гэсэн хариу авч өрөнд ороод буцдаг вэ? Аль бие ёсны нэг ч доо статистик одоо болтол байхгүй юм байна. Төр засаг энэ талаар юу ч мэдэхгүй. Гадаадад эмчилнгээд дуудаж өндөр төлбөр авч сүүлдээ эмээр бөмбөгцөөр найдваргүй гэд гаргадаг тохиолдол олон байна. Өвчин зовлон мөнгө олох бизнес болгосон газрууд ч нэлээд сонсогддог. Гадагшаал явж хул эрүүл болно гэж огт бодож болохгүй. Улс эмнэлгээ сайн судалж баймар санагддаг. Бизнес хийгээд байна уу? Үнэхээр эмчилгээ юу? Хандив гуйж ард ирээдийн сэтгэлээр мөнгө цуглуулад явсан хүмүүсийн үр дүнг хэн хянах вэ? Эдгсэн нь хэд, нас барсан нь хэд, өрөнд орсон нь хэдвэ? Төр засагч анхаармаар байна. Гэтэнгүүтээ нэгдүгээрт гадаадад эмчлүүлсэн ирээдийн эдгэрэлтийн аль бие ёсны статистик гаргадаг болмоор байна. Хоёрт Монголд эмчлэх боломжтой өвчнийг гадаад руу өндөр зардал гаргаж явахыг бууруулж ажилламаар байна. Гуравт хандив цуглуулж гадаад руу явсан тохиолдлуудыг бүртгэж үр дүн нь олон нийтэд ил тод харуулдаг ямар нэгэн төлөрсөн мэдээлэлтэй болмоор байна. Дөрөвт дотоодын эрүүл мэндийн орчин системийг жинхэнэ утгаараа сайжруулж эмнэлгийн тоног төхөөрөмж, мэрэгсэн эмчнэрийн тоог нэмэх цалин хангамжийг нэмэгдүүлмээр байна. Ард ирээдүйд байгаа талхаа хуваагаад хандив өгөөд л байдаг гэтэл эргээд үр дүн нь тодорхойгүй. Энэ асуудлыг хэн хаана хариуцах вэ? Яах гэж эрүүл мэндийн даатгал байдаг юм бэ? Хүүхдийн фонд гэж ард ирээдийн хандиваар боссон 2 тэрбум сураг алдаад 5 жил боллоо. Хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ тэгш хүртээмжтэй авч чадахгүй шалан дээр хിവэрэл нэг биш 100 мянган зүрхний асуудлыг шийдэж өгөө гэж татвар төлдөггүй юм уу гэдэг ийм пост оруулсан. Мөн яг үүнээсээ гадна тус өдөр бас нэгэн сериосны постыг оруулсан. За үүн дээрээ би гэтээ баттай өвөг нь мэдэхгүй. Жил хагасан өмнө билүү гадуур явж байтал нэг ихчтэй таарад хүүгээд 5 үг сольж байсан юм. Гэт хамаат нь хавдар энтер гэд ярьж байснаа заргаас хандивын мэдээ хийгээд өгөөч гэж гутал 20 сая гэсэн штэ гэд хэлж байсан. Би тухайд даан тийм үгээд л өнгөрсөн. 100% баримт байхгүй юм чинь нэг юм бодоочгүй. Угаасаа ойн тойнд төсөөлөгдөхгүй байгаа юм чинь. Одоо яг олон хүмүүсийн яг аль нь байлаа гэдгээ сандаггүй. Тэсний дараа нэг эмэгтэйний төлөө гэд амар хандив гуйж улаарад байсан чинь тэндээсээ хувь тохиролцсон дэлгэдэд бөө юм босондоо. Тэгээд л бэ хүний өвчин зовлон дээр хүртэл ийм байдаг байх нэ. Оргүй юмч биш байна да гэж харсан да гэдэг ийм постыг оруулсан байна. Энэ мэтчлэн маргадизм нэлээд олон постуудыг оруулсан. За дараагийнх нь гэх юм бол Монголд өнөөдөр хаалтын гэрээтэй сэтгүүлчид, шантаачид, их орончууд авилга авдаг эрх баригчид л хүлгүй байж байна да гэдэг пост орсон. За тэнгуүдээ дараа нь бас яг сэтгүүлч өнөр цэцгийн постыг оруулангуудаа зариг хизээж оюуг нямба амар байсгалан нүүрсний хідэн их найдын хулгайн талаар хариуцлага нэхэж үзээгүй те гэдэг постыг оруулсан байгаа. За дараагийнх нь өөрсдөө лав гарагт ниснэ гэд захиалаад тэр хугацаанд л нисэж очиж хоод бичнэрийг буруутгаад амар юм аа гэд тэнгүүтээ одоо бүр яг тэр эмнэлгийнх нь нэр байтугай зураг бичлэг юусоо байдаггүй гэдэг байдлаар постуудыг оруулж эхэлсэн байхгүй. Тэгээд яг энэ постондоо болохоор яг сэтгүүлч өнөр цэцгийн өөрийнх нь постыг хавсрал байдлаар оруулчихсан байсан л та. Үүн дээр сэтгүүлч өнөр цэцгийг өгсөн бэ гэх юм бол за хандив цуглуулсан би хандив өгсөн та бид үргээ гүйцэтгэлээ. Ингээд хүсэл гоохонтой холбоотой мэдээлэл цаашдаа оруулахгүй. Хаалгааны үр дүнг нэг удаа мэдээллий зэрэгээр өнгөрсөн шөнө эмнэлэгтээ хүчил төрөгч нь 28 хүртэл унаад амтай аймгүй очижээ маш муу. Эмч нар нь эмнэлгийнхээ машинаар онгоцноос тосоод цаг алджээ гэж хаалгалаад сэхний тасагтаа яаралтай авчээ. Одоо сэхний тасагт эмчлүүлж байна. Одоо хичнээн хаалгаа хийх вэ, яаж хийх вэ гэдгээ эмч нар шийднэ. Ийм хүн хаалгааг Азад цөөхөн хідэн эмнэлгийн багт хүргээд өгчээ. Одоо эмч нарын ажил үлдлээ. Онгоцонд яах бол гэж үнэхээр хайж байлаа, санаа амарлаа. Амьдрах сайхан бусдын төлөө санаа тавиад үр дүнд нь хүрэх бүр сайхан гэдэг постыг оруулсан юм. За маргадизмын дараагийн пост нь гэх юм бол одоо яг сэтгүүлч өнөр цэцэг болон хүсэл гоогийн яг нэг эмчтэй яриулаадсэн шүү дээ тий. Яг сэтгүүлч өнөр цэцгийн лайв дээрээ нэгдүгээр төрхийн нэрэн одоо зүрхний эмч гэдэг нэг эмчтэй уцаар ярьжсэн шүү дээ. За яг тэр эмчит одоо хандсан гэх юм уу да тий. Надад иймэрхүү асуулт байна. Энэ асуултанд хариулаад өгөөч гэдэг утгатай пост орсон байхгүй. За энэ постн дээрээ нэгдүгээрт тухайн гэр бүлд гадагшаа эмнэлэг судалж холбоо тогтоож өгсөн эмчин та байсан уу? Эсвэл өөр эмч байсан уу? Тэр эмч гэр бүлийнхэнтэй хамт явсан уу? За хоёрдугаарт болцоохон эмч нэран шар айрлаад уушиг нь бүрэн тэлж тархлаа арай тогтоод биеийн температураа барьж чаддаг болохоор нь 9 сард хагалгаа хийх нь зүйтэй. Тэр болтол ойрхон үзүүлээрээ хаана хэлэх нь эцэг гэхийн сонголт гэж зөвлөсөн байна. Хаанч 12 дэх хүүхдэд
хагалгаа хийхгүй гэж ойлгосон. Таны зөвлөгөө бол манайхаас бусад улсад уушигны артерийн хүнд нарийс лонштой хүүхэд амьдралын эхний 7 хоногт хийдэг, ер нь 2-3 7 хоногт хагалгаа хийх заалттай гэсэн энэ хоёр зөвлөгөө яагаад ийм их зөрүүтэй ялгаатай байгаа юм бэ? Аль нь уушигны артерийн хүнд нарийс лонштой хүүхдэд илүү тохиромжтой вэ? За 3 дугаарт эмнэлгийн аль биесны дүгнэлт гараагүй байхад гадаадын эмнэлэгтэй хэрхэн тохиролцож захиалга хийсэн бэ? 4 дугаарт 2-3 7 хоногтод нь хийнэ гэж Солонгос эмчнэр зөвлөсөн гэх хатлаа Солонгос татгалцсан хариу өгөөд Шанхайд эмнэлэг боломжтой гэж хэлсэн. Энэ ямар эмнэлэг сонгосон бэ? Нэрийг нь ил хэлж болох уу? Ижил онштой олон ээж аавдад хэрэгтэй мэдээлэл болох байхаа хариулт өгвөл талархнаа, баярлаа гэдэг ийм постыг оруулсан байхгүй юу? Тэгэд энэ постн дээрээ яг тэр одоо нэрэн эмч за тэгэл сэтгүүлч өнөр цэцэг мөн тэр охины шинжилгээний хариунуудыг нь хавсгаж оруулсан байсан. Мөн яг түүний нэг оруулсан пост нь гэх юм бол одоо хүсэл гоо охинтой хамт тэр үлцэн хэршиг эмч хамт нислээ, хамт явлаа гэсэн штэ. Гэтэл тэр хүн өнөөдөр өргөө амарчхад ажиллаад байж штэ гэдэг постыг оруулсан. За үүнийхэн дараа тэр үлцэн хэршиг эмч өөрийнхөө сошиал хаяг дээр нэг бичлэгийг оруулсан бэлээ. За тэр бичлэгийн зариг цэгийн дээр мөн оруулсан байсан байхгүй. За энэхүү бичлэг дээрээ яг тухайн эмч юу гэж ярьдаг вэ гэхээр хүлээх гажиг, хүлээхгүй гажиг гэж байдгаа. За хүсэл гоо охины хувьд хүнд байдалтай байсан 2 шаттай хаалгаа хийгдэн. Хүлээгээд хугацаа алдаад яг юу өөрчлөгдөн гэж гэтэнгүүтээ тухайн хүүхдийн амьдралын чанар өөрчлөгддөг юм аа. Болцоох эмч өөрөө хэлсэн байсан штэ 20-30 наслтгаа гэж хэлсэн байсан. Тийм тэгж наслна. Гэхдээ тэр хүүхдүүд чинь сургууль цуурн төгснө. Энэ болгоныхоо хажуугаар маш олон удаа эмнэлэг твтэж эмнэлгийн үйлчлэгээ авдаг. Тэгээд тусдаа гэр бүл зохиогоод өөр хүүхдтэй болъё гэхээр тийм боломж байдаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь өвчтөй байдаг учраас тийм боломж байдаггүй. Тэрээ салбартаа л ажиллаа хийдэх үү. Одоо манай эрүүл мэндийн салбарын одоо энэ асуудал руу сошиалэр хүмүүс бүр маш их ингэж орж ирж байна. Бид нар яг үндэ 20-30 жилийн одоо хөгжлийг нуглах гэж хичээж байгаа. Тэгээд 3 жилийн дараа Монголдо яг энэ хаалгыг хийдэг болно гэх мэтчлэн зүйлүүдийг ярьсан баггүй. Үүнээс гадна тэрээр миний жижүүртэй байгаа үгүй хүртэлтэй жижүүрийн хуваарийг маань мэдчихсэн байсан. Бүр үнэхээр амар намайг хүртэл ингэж мэдчихсэн байсан гэл яг иймэрхүү зүйлүүдийг тэр бичлэг дээрээ ярьдаг байхгүй. За энэ бичлэгийг хийснийхэн дараа Маргадисм бас өөрийнхөө сошиал хуудас дээр нэгэн постыг оруулсан. За энэ постных нь хамгийн гол зүйлүүд гэх юм бол надад зориулаад ингэж рил хийсэн болтой гэтэнгүүтээ асуусан асуултны нэгэндэж хариулсангүй. Их нэрэн үндэсний төвд төрөөд эмчнэр над руу холбогдсон гинэ. Шүн лайв дээрээ их хүүхдийн 300 ортойд эмнэлэгт төрөөд аав ээж над руу ээхэн оншиг лавшруулах гадагшаа эмнэлэг судлуулахаар холбогдсон гэсэн. Яг аль нь үнэн юм бэ? Бас л ингэж попорох гээд байгаа мó гэдэг зүйлүүдийг бичээд дуршлагтай олон мянган хүүхэд үзэж эмчилсэн Ахмад эмч эсрэг юм яриад байхад энэ эмч онол шүлэг яриастай. Мэргэжлийн өвнөөс тайлбар өгөөч үлзэх шиг эмчээ гэтэнгүүтээ шинжилгээч өгөөгүй эмнэлэгтэй ч үзүүлээгүй байж юун хагалгаа вэ? Яаж 300 сая гэж та тооцсон юм бэ гэх мэтчлэн иймэрхүү зүйлийг бичсэн байгаа хгүй. Дараагийн яригдах пост маань сэтгүүлч өнөр цэцэг оруулсан пост байгаа. За тэрээр энэ постн дээрээ төрөөд 4 хонс нэраагаас зүрхний хөх гажиг гэдэг өвчин 1-р төрөхтөр ахаад онцлогдлоо. Охиныхтай ижилхэн гэсэн. Одоо нөгөө хил ам хийгээд байсан хүмүүс эмчлүүл хийтгэж гэдэг ийм постыг оруулсан. За үүнээсээ гадна мөн зариг цэг юмэн дээр 3 хоногийн өмнө төрөөд 20 хонож байгаа хүсэл гоо охин өнөөдөр 10:50 цагт Шанхай хотын Фуд их сургуулийн хүүхдийн эмнэлэгт хаалгаанд орно. Төс эмнэлэгтээ 2017 оноос хойш өргөө амарчих газар нь хамтын ажиллагааны хүрээнд олон хүнд нэрэ болон хүүхдэд зүрхний мэс засал болон бусад чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Амьд энсэн олон бяцхан зүрхийг амжилттай аварч бэжэ гэдэг ийм постыг оруулсан юм байна. За тэгсэн чинь үүнийг нь Маргадисм бас өөрийнхөө сошиал хуудас дээр оруулангуудаа том сайт гэхэд те бусад одоо өөр хүний оруулсан байсан зургийг нь аваад сайтныхаа энэ мэдээллийн зурган дээр ингэж оруулж болдгийм үү гэдэг утгатай постыг оруулсан байгаа хгүй. За үүн дээрээ бүхэл бүтэн мэдээний сайт ийм үлэн загнах юм уу те 5 сарын 4-нд өөр хүний постны зургуудыг өнөөдөр буюу хаалгааны өдөр ямар зорилгоор нийтэлж байна вэ? Үнэхээр өнөөдрийн хаалгаа нотолж байгаа бол өнөөдрийн эмчилгээний мэдээлэлээ өгөлтөө ингэх тусам та нар ихтгэл игдээд заллан шиг харагдаад байна. Өргөө амарчих руу аудит оруулмаар санагдчихлаа гэдэг ийм постыг оруулсан байгаа хгүй. Тэгээд яг энэ зураг нь болохоор энэ Цэрэн самбуу Шарав гэдэг хүний оруулсан зургуудаас авч ингэж оруулсан байсан. Маргадисмын дараагийн оруулсан бичлэг нь 6 минутын орчтой бичлэг байсан бөгөөд за энэ бичлэгнийхаа тайлбар дээрээ анханасаа үнэ хэлээд хандваа гуйхгүй худал хурмаар хэлсэн учраас заллан болж хуураад байгаа штэ. Хүний өвчин зовлонг ашиг мөнгө гэж хараад бусдын итгэл сэтгэлээр тахуу хийх үнэхээр муухай шүү. Үнэнг үнэр биш цаг хугацаа угаасаа харуулна гэд
гэдэг одоо тайлбартаар оруулсан байхгүй. За энэ бичлэг дээрээ хамгийн гол зүйлүүд нь юу гэж ярьдаг вэ гэхэлэр тэр өргөн хамаарчхын үлзий их шиг эмчтэй одоо ингээд та нарыг талцаж хэрэлдэж байх хойгоор тэр хүүхдээ чинь бие өвдөөд одоо сэхэнд ингээд очих хэмжээний байна гэж өөрөө яриад байна. Яг үнэндээ тэр хүүхдийг гадагшаа авч эмчлүүлэх ёстой, бүр онгоцоор гадагшаа явах ёстой гэж зөвлөсөн эмч нь өөрөө бидтэй. Уул нь олон жилийн туршлагатай зүрхний эмч нь Монголдо хийж болно. Монголдо энэ хагалгааг хийдгээ гэд байхад нөгөө талаас Монголд хийж болтгүй ийм хагалгаа гэж хэлээд байсан хүн нь тэр үлзий хэршиг эмч өөрөөстэй гэдэг байдлаар ярьж байгаа байхгүй. Тэгэд энэ болгоныг ингээд хараад ангууд энэ яг ийм одоо заллан шиг те арт иргэдээс хандив цуглуулад нэг юм заллан хийж амшил харагдаад байна гэдэг байдлаар ярьсан байсан. Дүнэлтийн бичиг гаргаж штэ хүүхэд одоо энэ одоо Монголд имжлэгдэхгүй заавал гадагшаа явах заалттай гэх те. Тэр дүнэлтийн бичиг тэр өдөрт нь очиод гаргуулсан. Гэтэл тэрийг олон эмчнэрийн ингээд хурал зөвлөгөөнөөр те шинжилгээний хариуг нь харж ийж олон эмчнэр баг болоод ингээд зөвлөлдөж тэр бичиг ингээд гарын үсэг зурж гардаг бичиг өдөртөө гарцсан. Энд чинь өөрөө дабл стандарт байгаа биз? Тэгээд заргил одоо Фудан Шанхай тэр хүүхдийн эмнэлэгт ингээд очиод одоо өнөөдөр хаалгаанд орох гэж байна гэж мэдээлсэн болохоос биш. Ерөөс албаны тэр эмнэлгээс ч юм уу тий албан ёсны тийм мэдэгдэл ерөөс огт гараагүй байгаа. Та нар нэг их сурвалжаар ингээд зөөр ингээд итгээд байж болохгүй л да тий маш олон эмчнэр тий Монголд энэ хаалгаа хийдэг штэ гэдэг ахад энэ эмч хийдгүй гэдэг ингээд худлаа яриад байгаа. Тэг үг үйлдэл хоёр нь ингээд зөрөөд байгаа юм чинь эн чинь бас ингээд заллингийн нэг асуудал байгаа байхгүй юу? За тэгээд энэхүү асуудалтай холбоотойгоор Зариг цэгийн эмээр 8 сарын 17-нд нэгэн мэдээлэл орсон. За энэ мэдээн дээр сайн мэдээ гэтэнгүүтээ төрөөд 20 хонож буй хүсэл гоохны эхний шатны хагалгаа амжилттай давлаа. Тэрээр Шанхай хотын Фудан сургуулийн хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байна гэдэг постыг оруулсан. За тэгсэн чинь маркетинг яг үүнийх нь араас те ямар пост оруулсан бэ гэхээр 2017 оноос өргөн амарчих газар Шанхай Фудан сургуулийн хүүхдийн эмнэлэгтээ олон жилийн түншлэл хамтын ажиллагаатай гэж мэдээлсэн. Их сурвалжийн Зариг цэгийн эмээ болон өргөн амарчхын тасгийн эрхлэгч Үлзий хэршиг эмч аль бие усны хамтын ажиллагаагаа гэрээ контракт санамж бичиг байгуулсан гэдгээ батлах гэрээний хуулбар дугаар огноог би одоо хүртэл хаанаас ч олж чадсангүй. Бүхэл бүтэн улсын эмнэлэг нь гадагшаа өөр эмнэлгийн танилцах өдөрлөгт оцсноо хамтын ажиллагаатай болоо гэж худлаа хэлцгээгүй байгаасай. Фудансан албаны мэдээлэлээр 2025 оны 4 сарын 3-нд Монголын их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 7 хүн сарын мэрэгжил дээшлүүлэх сургалтанд ирсэн гэснээс өргөн амарчхтай хамтын ажиллагаатай гихцвэл төвч олцсонгүй уучлаарай яана гэдэнгүүтээ тэгэхээр өргөн амарчх түнш биш зуучлагч болчих шиг боллоо. Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл хомс гэд ингэж басаж доромжлох улсын эмнэлэгтээ эрүүл мэндийн яам авилгалтай тэмцэх газар дотоод аудит бүгд шударга шалгалт оруулмаар байна. Зөвхөн яриад өнгөрдөг биш бодит хариуцлага тооц гэдэг постыг оруулсан бохоггүй. За тэгээ дараа нь эрүүл мэндийн яамнаас өргөн амарчх руу шалгалт оруулаад эхэлсэн байна гэдэг постыг оруулаад за тэгснэ авилгалтай тэмцэх газар ер нь амдуу ажиллаа хиймээр байна гэх мэтчлэн эдгээр постуудыг оруулсан. Тэгээд ер нь маркетингийн оруулж байгаа эдгээр пост бичлэгүүд тэр маргааш таны хүүхд өвдлөө гэхэд те одоо яг энэ улсын эмнэлэг им эрх тэгш шударгаар үйлчилдэг байгаасаа гэсэндээ ингэж дугарч байгаа шүү гэх мэтчлэн мөн пост бичлэгүүд дээрээ ярьж исэн. За үүнээс гадна нэг бичлэг дээрээ олон жилийн өмнө ингээд ээж нь бол өвдөж исэн. За тэгсэн чинь улсын ямар ч эмнэлэг ээжийг нь авахгүй гэж яхад яг их нэлхас бол одоо манайх авьяа хүрээд ирээ гэдэг одоо хариуг өгч исэн. Тэгээд яг хүүхдтэй холбоотой те их хүүхдтэй холбоотой иймэрхүү сэдвээр яг хамгийн одоо сайн нь гэх юм уу яг тийм наашаа гэдэг эмнэлэг нь их нэлхас л байдгийн бэлээ шүү гэд бас нэг бичлэг дээр ярьсан байгаа байхгүй. За үүнээс гадна яг эдгээр өдрүүдэд маркетингийн фэйсбүүкийг нь хакертагчсан гэдэг постыг мөн тэрээр оруулсан байлээ. За манай хаан одоо бүгдээрээ хамгийн сүүлийн нэлээ хүнд сэтгэл өвдөгсөн сэдв рүүгээ орж ийн. Тэгээд энэ сэдвийг бага насны хүүхдүүд, жирэмсэн хөхүүл ээжүүд за ямар нэгэн зүрх судасны те яг иймэрхүү хүн сэдвээс айдаг хүмүүс маань байх юм бол бити сонсоорой гэж хүсье. За энэ болохоор яг бага насны хүүхдийн амь нас болон одоо бага насны хүүхдийн бэлгийн дарамттай холбоотой сэдвүүд байгаа. За эхнийх нь энэ яг 6 сарын сүүлээр орж исэн мэдээлэл. Тэгээд би яг урд нь ярина гэж бодож явсаар хагаад ерөөсөө ярьж амжаагүй сэдв байгаа даахгүй. За энэ болохоор 5 хүүхэдтэй 36 настай этгээд том охиноо 9 настайгаас нь хойш 4 жилийн турш хүчирхийлжээ. Ингээд охиныг 13 хүрэх
ирэх үед 7 настай дүүг нь оролдож эхлэхэд их чинь 108 буцан дуудлага өгснөөр хэргийг ил болгожээ. Хүүхдүүдийн ээж хэргийг мдээгүй гин гэдэг ийм мэдээлэл орж ирсэн. Тэгэд яг энэ 6 сарын сүүлээр энэ мэдээлэл ороод маш олон хүмүүс яг тэр тухайн аавыг бол үзэн ядаад за тэгээд тухайн аавыг бол яг нөгөө одоо хорих хөстэй газар нь хорилоо гэдэг мэдээлэл мөн сүүлд нь явж исэн байхгүй. Гэтэ энэ бас үнэхээр амар газтай те том охиноо 9 настайгаас нь хойш бүр 13 хүртэл нь бэлгийн дарамт одоо ингэ товчруулж исэн гэвод тоо. Тэгээд дүүд нь яг тийм юма хийх гэд хэлсэн чинь их чинь эцтэй бүр ингэ 108 буцан дуудлага өгсөн байхгүй юу. Тэгэд энэ бол бүр үнэхээр амар сэдв байсан. Тэгээд миний нэг сонсч ирснээр тэр бидний нууц подкастынхаа би нэг нэлийн олон жилийн 8-9 жилийн өмнө юм болов яг нүг аава битгий гэдэг нэртэй тийм дугаарыг нь сонсч ирсэн. За тэр дугаар дээр яг ийм аав нь охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлддэгтэй яг тэр сэдвэр охин нь өөрөө тэр подкастт орж ярьжсэн байхгүй. Тэгээ тэн дээр яг юу гэж ярьдаг вэ гэхээр бага наснаас нь ахуулаад аав нь охиноо оролддог бэлгийн дарамт учруулдаг. За тэнгуүтэ аав нь тэрийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр охин хүүхэд болгон ингэдэг. Охин хүүхэд болгоны одоо амьдралынхаа зам нь ийм байдаг гэж бүр багаас нь тархинд нь суулгацсан гинэ. Тэгэд охин нь яг тэрэнд итгэдэг те бүх охтууд л ингэдэм байна. Бүх охтууд яг энэ мэдрэмжийг аваад бүгдээрээ энийг ингэж даван туулт юм байна гэд ойлгож явж байгаад яг дундаа ингэж ороод за тэгсэн чинь нөгөө ангийнх нь охтууд хүнтэй унтж үзсэн үү унтж үзээгүй юу гэдэг яриа гараад тэр үед хүн болгон биш юм байна. Зөвхөн надад л тохиолдсон зүйл юм байна гэдгийг ойлгож исэн гэд ярьжсэн байхгүй. Би бүр тэрийг сонсчод бүр гэж амар тэгж хүлээж авч ирсэн л та. Тэгээд яг иймэрхүү үйлдэл хийдэг хүмүүсийг ингээ бодохоор бүр яг сэтгцэн нэрүүлүү бүр яаж ингэж нэрээ чаддгийм бэ гэж бодсон. Тэгээд үнэхээр чигшмээр байгаа зү тэ. Тэгэд гадны нөгөө нэг шоронгууд тас тэгдэг гэсэн шүү дээ. Бэлгийн хүчирхийлэл хийсэн бол тэгээд шоронд ороод өөрийг нь тийм болгоод гэх юм уу. Одоо бусад шоронгийн хоригдлууд яг тийм зүйлийг ерөөсөө төвчдөггүй. Тэгэд өөрийг нь баг яг тийм болгоод одоо эрэгтэй хүний тэр артлынх нь одоо нөхрөө ингэж хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэд яг тиймэрхүү зүйл сонсч ирсэн. Тэгээд миний сонссноор бүр ингэж гадны байтугай Монгол шоронд ч гэсэн яг тэгдэг гэж бол сонсч ирсэн. Тэгэд энэ бол бас л үнэхээр амар мэдээлэл бэлээ. За дараагийн яригдах сэдэв маань нэлээд сэтгэл өвтгсөн мэдээ байгаа буюу 8 сарын 1-нд Ховд аймгийн Буян цуманд 10 настай охин алга болоод эрхлийн үйл ажиллагаа нь 12 хоног үргэлжлээд эцэст нь тэр охины хамгийн сүүлд байсан хөрш айлхны ногоо хураахаар талбай руу авч яваад тэнд охины амнаас ирсэн гэдэг аимшигтай мэдээ байгаа. За би одоо болохоор яг та нартаа энэ хэрэгтэй холбоотой тэр хөрш айлын ах эгч хоёр нь за мөн аав ээж нь цагдаагийн байгууллагаас ч гэсэн яг ямар хуу одоо мэдээлэл тайлбар өгсөн бэ гэдэг талаар нь ер нь бол нэлээд дэглэрэнгүйгээр та хэдтэй ярьж өгье. За хамгийн эхлээд охин алга болоод 10 хэд хоног эрхлийн үйл ажиллагаа явагдсан. Хамгийн эхлээд охиноо нас барсан гэдгийг мэдхээс өмнө аав ээж охин өгсөн ярилцлагын талаар яриа. За яг нь аав ээжийн ярилцлага за мөн тэр хөршийн гэр бүлийн өгсөн ярилцлага гэх мэт энэ болгоныг яг Hot Times-ийн яг цаг тухайд нь гэх юм уу мэдээлж бол гаргаж исэн. За ээжийн ярьснаар охин нь доороос 2 дахь хүүхэд гинэ. Тэгэд маш сэргэлэн цовоо бас ийштэй тэнээд байдаггүй. Өмнөд явахдаа дандаа хилдэгтэй тийш явлаа шүү, ийш явлаа шүү. Одоо хөршөөнд орлоо шүү ч гэдэм үү. Тэр болгоныгоо хилдэг ийм хүүхэд байсан. Ер нь л охин маань хөршөөнд орж тоглодог байсан. Тэгээд манай хөрш маань жоохон нэлх хүүхэдтэй. Тэгээд нэлх хүүхдийг нь хардаг. Хаяада тэр хөршүүд нь ингээд дуудаад хүүхэд түр хараад өгөөч гэд манай охиныг дуудаад авч явдаг ийм тохиолдлооч гэсэн бас байсан. Яг тэр ногооны талбай гэдэг байгаа талбай руу охин нь урд нь явж исэн. Тэгээд ээж нь нэг удаа охинтойгоо бас яг тэр хөрш айлхантай хамт нэг удаа явж исэн гэж аахгүй. Тэгээд одоо охин нь алга болоод те хөршийнхэн ч орж ирсэн үү хамт ингээд ирэл сурал болоод ингээд хайлцсан уу гэсэн чинь ерөөсөө тэгж хамт хайлцаагүй. Охин алга болоод тэр яг хөршийн гэрийн эцэгтэй нэг удаа аавтайгаа хамт орж ирээд яана яас хэцүү юм болоо одоо яана гэж нэг л удаа хэлсэн. Түүнээс ш ерөөсөө хайлцаж хамт яваагүй гэдэг зүйлийг ярьдаг. Харин аавынх нь яриагаар охин нь яг тэр ногоо хураах гэж талбай руу явдаг байсан. Тэгээд өнгөрсөн жилээс эхэлж ахыгаа дагааж явдаг болсон гинэ. Тэгэд ах нь болохоор яг тэр хөрш гээд байгаа айлын 2 ихэр охин байт юм байл да. Тэр 2 охинтой ах нь нэг ангийн хүүхдүүд гэж байгаа байхгүй. Тийм болохоор ахыгаа дагаад ер нь тэр айл руугаа ордог, ногоо цагаагаа ингэж хураах гэж хамт явдаг. Тэгээд хаяад охин нь ингэж ногоо хураах гэж яваад ирэхдээ нэг 10-20 мянган төгрөг аваад ирдэг байсан гинэ. Тэгээд аав нь наа чи ингэ чиний олсон мөнгө юм чинь чи өөртөө зарцуулаа гэж хэлдэг байсан. Гэхдээ чи ингэ айлын ногоо хураахт ер нь
нь бити яваа, бити ингэж өөрийгөө ядраагаад гэж хэлдэг байсан гэж аахгүй. Мөн яг сэтгүүлч ааваас нь асуудаг л та одоо ах トゥ хамаатан садан тусалж байгаа юу? Ер нь эрлийн баг ямар хуу байна гэд асуусан чинь онцгой байдлын ерөнхий газрах ажиллаж байгаа. За цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Тэгэд ер нь бас юм дроноор те ийм хайлт юмнуудыг хийсэн. Тэгээд ах トゥ хамаатан садан маань бас ирээд тусалж байгаа гэх мэтчлэн хариулдаг байхгүй. Тэгсэн чинь сэтгүүлч та ингээ машин таяа та ингээд үздэг хүнд үзүүлсэн үү? Үздэг хүн дээр ингээ очсон чинь яг юу гэж хэлж ийн гэх мэтчлэн асуултуудыг тавьдаг. За тэгсэн чинь аав нь бас ингээл бөөч гэдэг юм уу та те юм үздэг хүмүүс дээр очсон. Зарим нь бол ингээ нас орсон байна гэсэн, зарим нь амьд байна гэсэн ер нь янз бүрээр л хэлээд байгаа гэж хариулдаг. За тэгсэн чинь яг энэ бичлэгнийхэн доор маш олон хүмүүс тэр сэтгүүлч рүү бол дайрсан мэлээ л те. Хүний хит хувийн одоо зүйл рүү ингээд ороод байна. Хүний одоо машин таяа яг ямар ажил хийдгүү. За тэгэл үздэг хүн дээр ингэж үзүүлсэн үү тэгэд амьд гин үү гэл хитрхи амар ингэж асууж штэ ингэж асууж болохгүй штэ ямар ч юм сэтгүүлчийн ёс зүй гэдэг зүйл алгаа гэх мэтчлэн те. Яг тиймэрхүү байдлаар ярилцлага дээр нь хүмүүс комментуудыг ол бичсэн байлээ. За харин Ховд аймгийн буян сумын засаг дараа болон онцгой байдлын ерөнхий газраас ямар одоо хариу тайлбарыг өгж байгаа вэ гэхлээр охин 8 сарын 1-ний өглөө алга болсон буюу одоо хөршөөндөө ороод тэгэд тэр оройно гэртээ ирээгүй гинэ. За ирээгүй болох нь аав ээж нөгөө нэг хөршүүдтэйгэл хамт байгаа гэд бодоод за тэгсэн чинь 8 сарын 2-ны өглөө болонгууд охин нь гэртээ ирээгүй болохоор нь хөршүүдээс асуугаад за ингээд ирсэнгүй танаад байна уу гэж асуусан чинь бид нар өчтөр ногооныхоо талбар руу явсан. Тэгэхэд хашаанд үлдсэн штэ гэдгсэн гэж аахгүй. Тэгээд аав ээж хорин гайхаад цагдаагийн байгууллагт мэдгдсэн. Ингээд 8 сарын 2-ны өдөр нийт яг төрийн одоо цагдаа болон онцгой байдлын газрын ажилтнууд гээд нийт 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр хайлтыг ол эхлүүлсэн. За эдгээр хүмүүсийн хажууд мэдээж хэрэг нөгөө ах トゥ хамаатан садан гэр бүл ихнэн нэмэгдээд явж байгаа штэ тий. Бусад өдрүүдэд нэг 65-аас 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр ерөнхийдөө бол өдөр болгон хайлтын ажиллагааг явуулж исэн. Харин 8 сарын 6-нд бүр дронтой хайлтыг хийсэн гинэ. Мөн яг тус сумын одоо бүх айл үрхүүдээр ороод айлуудыг мөн зойруудыг шалгасан гэж аахгүй юу. Тус сумын камер гэх юм бол нийт 27 камер байдаг. За гэхдээ 27-оос 13 нь ажилдаг гинэ. Тэгээд тэр ажилдаг 13 камера шалгасан ч гэсэндээ ямар нэг нотой ч юм уу да тиймэрхүү зүйл илрээгүй гэдэг зүйлийг яг тус сумын засаг дарга бол хэлсэн. Мөн яг охиныг хайж байгаа эдгээр өдрүүдэд Ховд аймгийн буян сумын 100 жилийн ойн баяр болж исэн юм билээ. Тэгэхээр бас нэлээд хөл хөдөлгөөнтэй нэг юм бужигнаантай өдөр хоногуд бол бос юм байна гэж бодсон. Харин хөрш айлын эрэгтэй эмэгтэйгээс мөн Ховд Таймсийн яриа авсан байлээ л те. За ингэж яриа авахад яг тэр хөршийн эрэгтэй нь эмнэлэгт хэвтээд одоо ихнэрэн сахиж байгаа байдлаар бол харагддаг. За тэгээд эмнэлгийн орон дээр ингээ байхдаа яагаад эмнэлэгт хэвтснийг асуусан чинь ер нь нуруу өвдөд байдаг байсан. Тэгээд сүүлд бас дахиж нэмж өвдөөд за нэмж өвдөж байгаа дээр нь яг энэ асуудлаас болоод цагдаагийн албан хаагч нар биедэн хүрээд тэгээд ингээ хэвтэж байгаа гэдэг талаар ярьдаг байхгүй. За охины хувьд гэх юм бол 8 сарын 1-ний өглөө орж ирсэн. Тэгээд бид нар өглөө 9 өнгөрөөд одоо нөгөө ногооныхоо талбай руу явах гад. За тэгээд аав ээж хойш чинь загнаа. Тэгээд чи талбай руу яваад яах юм бэ? Ер нь тэр ногооны талбай руу айлын хүүхд аавч явж болохгүй гэд хашаандаа үлдээгээд явсан. Тэгээд хоёр гэр ойрхон учраас гэрт нь оруулаагүй. Тэгээд манай хашаанд бол хамгийн сүүлд үлдсэн. Тэрнээс хойш хараагүй гэдэг зүйлүүдийг ярьдаг. За үүнээсээ гадна яг тэд нар ногоондоо явчаад тэр оройно буюу 8 сарын 1-ний орой тэр талбай дээр хоногчсэн гинэ. Тэгсэн чинь нэлх хүүхдийн чихэн өвдөөдгээд оройдоо буцаж гэртээ хараад за тэгээд чихэндээ нөгөө сүүмүү тусаагаад хүүхдээ гайгүй болоход 8 сарын 2-ны одоо өглөөний 6-7 цаг үед буцаад талбай руу явсан гэж аахгүй. Тэгээд талбай дээрээ 8 цагийн үед очиод байж исэн чинь хөршийн нөгөө залуун залгаад манай хөө ингээд ирсэнгүй танад байна уу гэд асуусан. Тэгээд бид нар яач вэ ийч вэ гэд буцаж очиод аавтай нь уулзсан гэдгсэн. За тэгсэн чинь сэтгүүлч ингээд асууж байгаа байхгүй юу. Охин ер нь танад хондог байсан уу гэдгсэн чинь охин бол манад хонж байгаагүй. Харин охины ах буюу те одоо нэг хоёр ихтэй нэг ангид сурдаг гэдэг нэг хүү байгаад байгаа штэ. Тэр ах нь бол манад хондог байсан. Охин бол хонж байгаагүй. Охиныг талбай руу урд нь хамт явж исэн үү гэсэн чинь охин яг нэг л удаа явж исэн. Тэгэд ах нь л ер нь явдаг. Охин бас нэг тэгж явж байгаагүй гэж хариулдаг. За тэгсэн чинь сэтгүүлч асууж байгаа байхгүй. Аав нь ингээд 10-20 мянган төгрөг хаяада бариад ирдэг байсан гэж бид нарт хэлсэн гэд асуусан чинь охин бол тэгж байгаагүй. Ахт нь харин өгдөг байсан. Хаяг нь авч яваад тэгээд цалинжуулаад нэг 10-20 мянган төгрөг ол өгдөг байсан. Охинд бол тэгж байгаагүй гэд яг тэгж бол хэлсэн байгаа. Тэгээд сэтгүүлч охин алга болоод та хайлтсан уу гэд асуусан чинь яг эхний өдрөө бол хайлтсан гэд тэгээд манайх бол 4 хүүхэдтэй тэгээд хамгийн бага маань нэлэх байгаа гэх мэтчлэн яриаг өгч байгаа байхгүй. Гэтэ Ховд Таймсийн энэ сэтгүүл зүйн баг яг энэ эхнэр нөхөр хоёр төр ирэхээс өмнө гэрт нь очт юм билээ. Яг гэрт нь очсон чинь аав нь байждаг байхгүй. Тэгэд ааваас нь яриа аваад ингээд хуршиж охин алга болж гэх мэтчлэн
ааваас нь яриа авдаг. За тэгээд аав нь болохоор одоо манай хүүхд ингээд сумын эмнэлэг дээр байгаа нуруу нүгдүүд хөвтчихсэн байгаа. Тэгээд энэ асуудлаас болоод цагдаа нар манай хүүхдүүдэд манай хүүг бол зоцсон гэдэг яриаг өгсөн байхгүй. Тэгээд яг сэтгүүлч эмнэлэг дээр очиод эдгээр асуултуудыг асуунгуудаа цагдаа таны бие талцсан гэсэн энэ талаар гэдгсэн чинь тийм зүйл болсон. Тэгээд намайг уулзаатыг гэж дуудангуудаа одоо ингээд цохоод алгадаад зэгсрээд байсан гэж хариулдаг. Нөхрийнх нь араас эхнэрээс нь яриа авдаг. За ингэхдээ яг тэр ногооны талбай руу хин явсан бэ гэд асуухад тавгуулаа явсан нөхөр нь өөрөө тэгээд 14-тэй нөгөө хоёр ихэр охин гэдсэн шүү дээ. Тэр хоёр охин нь тэгээд том хүү буюу одоо 28-тай хүүн гэд бид нар тавгуулаа явсан. За ингэж явахдаа охиныг хашаанд үлдээсэн. Тэгээд гэр орхон учраас өөрөө гүгээд явцдаг. Тийм болохоор охиныг гэрт нь оруулж өгөөгүй бид хэдл явсан гэж хариулдаг. Тэгээд мэдээч хэрэг эдгээр мэдээлэл сошиал дээр ороод бусад сайтууд дээр ч гэсэн ороод маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад мэдээч хэрэг хүмүүс энэ гэр бүлийг сэжгэлж исэн. Ялангуяа тэр 28-тай хүү гэд байгаа штэ тий. Яг тэр хүү өөрөө айгүй их тариал. Айгүй бол тэр хүүтэй л холбоотой байж таараа. Айгүй бол энэ хүүн тэр охиныг бараг л ийм бэлгийн дарамт учруулад ийм болгосон байх гэх мэтчлэн хүмүүс маш их таамыг төвшүүлж эхэлж исэн л да. Тэгэл яг энэ хуршийн тэр аавынхын зургийг, хүүгийнхэн зургийг хүртэл хүмүүс сошиалээр гаргаж ирсэн байгаа. Одоо жишээлбэл яг энэ золууг гэд хаяг дээр трэд дээр орсон мэдээлэл байгаа хгүй юу. За үүн дээр уучлаарай таньдагч гэсэн алуурчныг нууж чадахгүй нэ. Муйсыг төгссөн 2000 оны залуу Дайлал хааны Чингис яаж 10 настай бяцхан охиныг аалж чадаж байна гэдэг ийм мэдээлэл хүртэл оруулсан юм байна. Ингээд 8 сарын 14-нд буюу охин алга болсноос хойш 14 хоногийн дараа охиныг хайж эхэлснээс хойш 13 хоногийн дараа одоо энэ Дайлал хаан бол хэрэгээ хүлээсэн. Жишээлбэл Барпрац мэдээ дээр орсноор охины цогцыг шатаагаад болсон гих хөрш айлын дээн тракторыг миний хүү биш би барьж явсан гэж мэдүүлжээ. Ховд аймгийн Буян цуманд тарвас хураахаар явсан 10 настай охин сургуй болоод 14 хонсон. Харамсалтай нь охиныг хөрш айлын гих эрэхтэй охины амийг охироосон болохоо хүлээн зөвшөөрч цогцыг нуусан газраа цагдаагийн албан хаагчдад зааж өгсөн байдаг. Хэргийн мөрдөө шалгах ажиллагаа үргэлжлэж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тодорхойлбол сэжигтнүүд цагдаад өгсөн мэдүүлэхдээ охин бидэнтэй ногооны талбар руу явсан трактороос холбоотой газар хагаалттай гурвалжин төмөр дээр тоглож байгаад унсныг нь мэдлгүй трактороор дайрсан. Тэр үед сандарсандаа охиныг шатааж ногооны талбайдаа болсон гэж мэдүүлээд цогцыг нуусан газраа цагдаад зааж өгчээ. Мөн их сурвалжийн мэдээлснээр хөрш айлын аав гих сэжигтэн тракторыг миний хүү биш би жолоотож явсан гэж мэдүүлсэн байна гэдэг ийм мэдээлэл орсон. Тэгэд яг эдгээр өдрүүдэд сайтууд дээр энэ талаарх мэдээлэлүүд ороод эхэлсэн байхгүй юу. Ингээд хөрш айлын энэхүү аавыг нь хориод мөн 28 настай хүүг нь хорлоо гэдэг мэдээлэл явж исэн. Гэтэл яг өнөөдөр буюу 8 сарын 20-ны өдөр тус айлын ээжийг нь ч гэсэн хорлоо гэдэг мэдээлэл орж эхэлсэн. Үүнээс гадна ховд цэгийн дээр яг өнөөдөр одоо талиагаач охины аав ээж хоёр нь мөн ярилцлага өгсөн мэлээ. Гэхдээ энэ яриагаа болохоор аав ээж хоёр нь өөрсдөө хүсэлтэд тавиад яриа өгсөн гэж байгаа байхгүй. Тэгэд яагаад ийм яриа өгсөн бэ гэхэлэр аавынх нь ярьж байгаагаар одоо яг энэ хөршийн энэхүү айл нь бүр 3-4 өмгөөлөгч авчихсан гинэ. Тийм болохоор одоо бид нарт ч гэсэн өмгөөлөгч хэрэгтэй байна. Тэгээд өмгөөлөгчийн төлбөр асуусан чинь 22 саятай байна. Тэгээд бид нарт ийм мөнгө байхгүй учраас ард ирээдээсээ тусламж гуйж ин бид нарт өмгөөлөгч авахд ингэж тусалж өгөөч гэдэг байдлаар энэ яриагаа өгсөн байсан. Мөн аав нь хөрш айлаа ийм зүйлийг хийсэн гэж өрөөсөө бодоогүй. Яг л ах их чиг маань ийм айлштэй 10 хэдэн жил хуршууд явж байгаа хоёр биенээрээ одоо ордог нэг тоогоноос хоол иддэг хүүхдүүд маань ингээл яг хоёр гэрээрээ ингээл ороод тоглоод явдаг ийм хүмүүс штэ арайч ингэнэ гэж бодоогүй. Тэгээд охиныхоо одоо цогцыг нь аав нь харсан юм байна л да. Ээжд нь бол харуулж чадаагүй. Тэгээд би өөрөө харахад бол бүр үнэхээр нүд халтарсан байсан. Ерөөсөө тэр хүний нүүр чи ингээд нэг юм ядаж зураас харагддаг үздэг. Гэтэл бүр огт тэр нүд хамар ам нь огт харагдахгүй бүр чихэнч хүртэл харагдахгүй хэмжээнд болцсон байсан гинэ. Зөвхөн өснө л нэг юм болттой те болттой өснө бол харагдчихсан гэд тэгсэн. Тэгсэн чи сэтгүүлч нь яагаад тийм зүйл болсон юм болоо яагаад хийж харагдчихсан бол гэсэн чинь нөгөө ингээд шатаасан гэд арт те шатаагаад бүр түлхтэлтээсээ болоод нүүр ам юм нь бүр ерөөсөө харагдахааргүй. Тэгээд би энэ ингээд нэг ногооччихсан те бүр тийм хэмжээнд байсан гэж ярьсан. Тэгэд мөн манай хүүхдийг шатаасан байсан. Би бол хараагүй надад бол бас та ингээд харж болохгүй та хараад димий гэд надад бол харуулаагүй. Тэгээд охиноо ийм байдалд
орно гэж бодоогүй, ялангуяа хөвшүүтэй ийм зүйл хийнэ гэж өрөөсөө бодоогүй. Тэгэд охин нь алга болоод одоо нөгөө нэг гэрэл хайгуул хийж байгаа штэ. Яг тэр үеэр хөшөндө очиод те хамгийн сүүлд харсан хүмүүс нь та яа зүгээр л үнэ хэлчихээ, хамаагүй үнэ л хэлчих гээд зөндөө олоод очиж гуйж исэн. Тэгэхэд ерөөсөө үнэ хэлээгүй, бид нар мэдгүй хараагүй л гэдэг байсан. Одоо хэдүүл хамт явж ингэж юм үздэг хүн дээр очиё харуулъя гэхээр манай нөхрийн бие өвдөж байгаа, би нөхрөө асарч байгаа гэд энэ хэд бол ерөөсөө хөдөлж явдаггүй байсан. Тэгэд хамгийн сүүлд тэр хөшөөндөө ороод дахиад яг үнэ хэллээч гэд гуйсан чинь тэр хөшийн залуу нь орондоо хөвтчээд дахиж бити хүүхдээ асууж банаа гэрт орж ирээрээ гэд надад тэгж хэлсэн. Тэгээд эхнэр нь хаалгаа хаагаад үйлдсэн. Яг ийм ах ихчгээ хүмүүсийг ийм үйлдэл хийнэ гэж өрөөсөө бодоогүй гэдэг талаар яриад тэгээд эцэстээ яг энэ хуулийн байгууллага, цагдаагийн байгууллага яг үнэн шударгаар те шүүгээд өгөөсөөл гэж хүсэж энэ гэдэг зүйлийг хэлдэг. Тэгээд охин нь бол яг айлаас тавуулаа. Айлын 4 дахь хүүхэд буюу багаасаа одоо 2 дахь ийм хүүхэд нь байсан юм бэлээ. За тэгээд энэ хэрэгтэй холбоотой хамгийн сүүл яригдах зүйл гэх юм бол өмгөөлөгч булгамаа одоо энэ хохирогч айлыг өмгөөлөхөр боллоо гэдэг мэдээлэл явж исэн. За тэрээр өөрийнхөө сошиал суваг дээр оруулсан юм шиг байлээ. Тэгээд миний их сурвалжаа болгож авсны зэрэг цэг юм байна аахгүй юу? 10 настай талигач Амины охины өмгөөлөгч булгамаа үн төлбөргүй ажиллаж хууль эрх зүйн тусалцаа үзүүлэхээр болжээ. Тэрээр өөрийн цахим хуудасаараа дамжуулан маш олон хүн итгэлтэйж хандсан байна. Хүүхдийн эрхийн төлөө туслая. Хүүхдийн эрхийн өмгөөлөгчд ярилцаж байгаад хамтдаа туслана гэжээ гэдэг ийм мэдээлэл орсон байгаа. Тэгээд одоо цаашдаа яг энэ асуудал хэрхэн яаж шийдэгдэж байгаа вэ? Тэгээд яг юунаас болоод жинхнээсээ охины амь насанд хүрсэн бэ гэдэг асуудал цаашдаа яригдах бах гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд яг энэ хэрэг дээрч байсан, үгүйч байсан те ер нь бид нар эцэг их болсон үүргээ ухамсарлаж хүүхдүүдтэй хараа хяналтаа маш сайн тавих ёстой байдаг юм байна л да. Хэдий том болсон одоо 16, 17 хүрсэн ч гэсэндээ те яг хаана энэ хизээр хинтээ явж ингээд ер нь хүүхдтэй маш зөвөр одоо энэ болгоныг ойлгуулж те нийгэмдэр ийм амьжтай хүмүүс байдаг шүү гэдгийг ойлгуулад хамгийн гол нь яг тэр хараа хяналт гэдэг зүйлийг аюул сайн тавих хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тэгээд намайг бас ингээл баг 21, 22 хүртэл манай аав дандаа цагддаг гэсэн юм. 9 солонгот хаана яг одоо ир гэлтэй бүр айгүй их ингэж ханддаг байсан. Би яг тухайн үед ингээл дандаа л ингээл айгүй ингэж уурлаж бухимдаж ханддаг байсан ч гэсэн одоо ингээд бодохоор яг тэрний айгүй зөв байгаа байхгүй те. Тэгээд нөгөө талаасаа хүүхдийгээ хаана явж байгааг асуудаггүй, хүүхдтэй хараа хяналтаа тавьдаггүй. Энэ зүйл маань бас ийм даалт хэлбэрийн хүчирхийлэл болоод явдаг юм байна. Тэгээд энэ нь дотроо яг үл хайхрах хүчирхийлэл гэдэг зүйлтэй ордог байгаа байхгүй. Тэгээд яг энэ сэдвийн хүрээнд за миний харснарыг Eagle News дээр гарч ирсэн мэдээ байсан санагдаад байгаа юм. Тэгэд үүн дээр энэ оны эхний 6 сард зөвхөн сонгон хайрхан дүүрэгт 108 одоо хүүхдийн тэр нөгөө нэг дуудлага авдаг хуцанд 1800 дуудлага бүртгэгдснээс за энэ дуудлагын 20-30% нь яг энэ хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн дуудлага ирсэн гэж аахгүй. За тэгээд мөн жилдээ цагдаагийн байгууллагт хүүхэд алга болсон гэх дуудлага 1300-аас 1500 бүртгэгддэг гинэ. За тэгээд хүүхэд хамгааллын байгууллагт одоо ирсэн нөгөө хүүхдүүд байгаа штэ тий. Тэр хүүхдүүдээ 6 сарын турш одоо яг ямар хөө байна, яаж ийж ийн гэж шалгаж явдаг гинэ. За ингэж шалгаж явхад зарим тохиолдолд эцэг гэх нэг алкогольны хамааралтай тий. Хүүхэд хамгааллын байгууллагт ирсэн хүүхдүүдийн за тодорхой хувь нь яг дахин одоо хүчирхийлэлд өртдөг буюу аав ээжүүдтэй зодуулдаг, орхигддог тийм зүйлүүд бүртгэлтэй байдаг гэж аахгүй. Тэгэхээр бид нар яалтчгүй эцэг гэх болсон үүрэг хариуцлага ухамсарлаад хүүхдээ үл хайхрах тэр хүчирхийлэлд оруулуулгүйгээр те хаана яаж ээж ярилцдаг, зөвлөдөг, ойлголцдог байх хэрэгтэй л байдаг юм л та. За тэгээд энэхүү бичлэгнийхаа төгсгөлд би бас өмнөх бичлэгнийхаа төгсгөлийг нөгөө хийж чадаагүй штэ те нэг үзэн киноныхаа талаар ярих гэдэгчсэн. За тэр кино нөгөө нэг хавтаст хэрэг гэдэг кино байгаа штэ. 1, 2 дугаар бүлэг бас сүлд шинжээч гэдэг шинэ кино гарсан байлээ. 2026 онд нээлттэй хийсэн олон гэдэг кинонууд байгаа хгүй. Гэхдээ эдгээр кинон дээр яг Монгол улсад бүртгэгдсэн. За тэгээд зүгээр бүртгэгдээд өнгөрөөгүй яг шүүх хурлан болоод шүүхийн шийдвэр нь гарсан хэрэгүүдийг кино байдлаар харуулсан тийм гоё гэх юм уу айгу сонирхолтой юу. Би яг үзсэн чинь надад бол үнэхээр сонирхолтой санагдсан л да. Бас нөгөө талаасаа ийм эрсдэл байж болох юм байна. Тэгэхээр яг энэ эрсдлийг би болон одоо гэр бүлтэй одоо үүрхгүй тулд яаж ямар арга хэмжээг авч болох вэ гэдэг одоо зүйлийг бодогдуулсан тийм кинонууд байгаа хгүй юу. Тэгээ миний хувьд бол бүр үнэхээр мундаг энэ хоёр киног бол хийсэн мөлий. Гэхдээ тэр хавтас тэрэг нь болохоор 1, 2 дугаар одоо бүлэгтэй. Тэгэд
нэг бүлэгтээ нэг 10 хэдэн ангитай байсан санагдчихэв. Шинжээч гэсэн яг нэг 10 хэдэн бүлэгтэй кинонууд байгаа хгүй. Тэгэд үнэхээр сонирхолтой бас юм эрсдэл гарч болох юм байна гэдгийг ойлгуулсан кинонууд байлаа. Тэгээд та хэдийгээс гэсэн яг тэр кинонуудыг үзээсэй гэж хүсэж байна. Бас яг тэр кинонуудыг үзээд би лав тэгж бодогдсон ш. Хэрвээ би мэргэжлээ сонгоогүй магадгүй нэг ахлах ангийн ч юм уу те хүүхэд байсан бол яг юм цагдаагийн байгуулагч гэдэг юм уу да те тийм шүүх шинжилгээний байгууллагт ингээд орохын сан ажиллахын сан гэдэг тийм одоо мотивацийг надад өгсөн гэх юм уу. Тийм хэмжээний маш гайхалтай кинонууд болсон байлээ. Тэгээд үүнээс гадна ер нь манай Монголын олон ангитай кино бас ясан нэг эрсдэлтэй төрх тасаг гэдэг киног үзсэн. А гэтээ яг киноныхоо хувьд гэх юм уу зохиолынхоо хувьд надад яг саяны өмнөх кинонуудыг гүйцэхгүй. А гэхдээ яг л ийм зүйл болдог баха. Яг л бодиттой эрсдэлтэй төрх тасаг дээр яг ийм зүйлүүд болдог баха гэдгийг харуулсан кино байлээ. Бас сүүлд нөгөө нисхийн 100 жилийн ойгоор яна би нэрийг мартсан. Ямар Тэнгэрээс юу илүү нисхийн үечлээ. За би үзэн постерыг нь оруулж энэ киног бас үзэж дуусгасан. Тэгээд энэ кинон дээр ч гэсэн яг нисхийн амьдралыг гаргасан байгаа хгүй те. Яг онгоцд нисчих үеэр ямар хүмүүс байдаг вэ? Ямар зүйлүүд тулгардаг вэ гэдгийг яг бодит амьдрал дээр сэтгүүлсэн ийм кинонууд байгаа хгүй. Тэгээд та эдгээр ч гэсэн эдгээр киног үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээ энэ хүргээд дуусгыг хөөрхөн хүмүүс минь тэгээд удахгүй хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Та хэд маань энэ хүртэл үзсэн бол юу хийх юм мэдж байгаа лайка дараарай. Тэгээд бас subscribe хэрвээ дараагүй байх юм бол заавал дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая хөөрхөн хүмүүс минь. Түр баяртай.